хайраасаа нэг тийм дүүрэн хайртай хүн гэрт ороод ирэхэд гэр дүүрдэг тий. Тэгээ нэг эмэгтэйний чинь амьдралаас яг ингээ карьер хөгөл ингээл явах хэрэгцүү шүү дээ. Тэгээ ямар ч талаасаа хөөрхөн хүүхдтэй болно гэж төлөвлөж байгаа бас тий. За намайг жүжигчин дүлгөөн гэдэг. Тэгээд жүжигчин мэрэгчлээ. Намайг жүжигчин дүлгөөн гэдэг ч шиг. Намайг дүлгөөн гэдэг жүжигчин мэрэгчлээ. Багтаа болохоор нийслэлийн 10 жилийн 5 дугаар дунд сургуулийг төгссөн. Тэгээд ер нь айгүй даруухан. Тэгээд хичээлдээ айгүй сайн. Тэгээд хичээлээ тараал ямар ч талаас гэртээ хараад хувцас солихгүйгээр даалгавраа идэг. Тэгээд даалгавраа хийж цаагаач явахгүй даалгавраа хийж дуусчаа тэгээд санаа намраад хувцас солидог тийм хүүхэд байсан. Тэгээд ер нь айгүй тийм бүрэг ичимхий гэдэг юм уу хүнтэй харьцахаас жоохон дотгошоогоо хүн гэж яддаг шүү дээ. Тийм байсан. Тэгээд ягаад ч нэг 9-р ангидаа анх орж эхлээл анх удаага нэг хүнд түүхтэр нэг тоглоом хийж эхлээл дээ нэг одоо маазрын гэж ярьдээ штэ тийм гинт тийм болоод гэсэн чи хөө дүлгөөнөө чи ийм байсан юм уу чи ийм хөвгчлөлтэй байсан юм уу гэд тэг би бас өөрийгөө гайхаад би ийм байсан бах та гэд би чинь эмч болно инженер болно ч юм ингээл янз янзын юм боддог байсан тэгж жагаад 13 настай байхдаа нэг би нөгөө багтаа шүлэг уншдаг байсан уран жиргээ гэд улсын уралдаан болдог байсан тэгээ тэр тэмцээнд айгүй олон шүлгийн тэмцээнд ордог байсан гэхдээ ерөөсөө амжилт олдоггүй орон тэгтээ төрүүлдэггүй тий. Тэгтээ ингээд ерөөхдөө хүмүүс одоо манай монгол хэлний багш ч юм уу айгу дуртай ингээд шүлэг уншуулах. Тэгээд нэг ганцхан цайны шүлэгтэй тэр нь шүмжлэгдсэн баавгаа гэд. Тэр дэ одоо хүртэл миний ингээд юунд ингээд цээжинд хизээш мартагддггүй тэр нэг ягт үлгэр байдаг. Тэгээд тэрийг уншдаг гэсэн чинь манай нэг ах ихч хоёр байдیں۔ Тэгээд ах ихч хоёр болохоор наваа амар дэмждэг. Тэгээд энэ ёстой илдэвтэй нөгөө шүлгээ уншаад үзүүлчих гэл. Тэгэхээр би нөгөө жоох юм чинь анхны хурал дээр олон шүмжлэх гарлаа гэж нөгөө шүлгээ уншдаг. Тэгэл янз бүрийн болохоор тэр хоёр намайг хөөрдөл уншуулдаг. Тэгсэн чинь нэг өдөр тэр ах манд манад ингээл ороод ирлээ орой. Сэтгэлгөнөө гэдэг гэсэн чинь ахын кинон тоглох уу гэлтгсэн чинь тоглоё гэлтгсэн чинь за хүнжил бүгэгээ бэлд явъя. Тэгэд чинь 13 та 6 дугаар анги болов. Тэгээд тэр кинонд анх тоглоод. Тэр кинонд тоглохдоо дандаа кууцын оюутнуудаас кино урлагийн дээд сургуулийн тэр үедээ. Тэгээд айгүй хөвгчлөлтэй орой болгон гитар дараал дууд болол хоорондоо ингээл инээлтэл урлагийн сургуулийн чинь нэг юм амар гоё нээлттэй тий. Тэгэл тэр нь надад айгүй таалагдаад тэгэл би яг эднэр шиг хүн болмоор байна. Би ерөөсөө л яг л ийм болох хэвээр би жүжигчин болно гэд. Тэгээд мэдгүй тэрнээс хойш ингээд миний санаанаас ерөөсөө гараагүй яг л жүжигчин болно гэл. Хамгийн анхны киноны санал болохоор 1-р курс 2-р курст байхад иржсэн. Эзэнгөө бүгжээ саяхан өчигдөр байна уу? Өчигдөр зургатаар гарсан юм шиг л хүмүүс над руу нэг сториг нь явуулаад тэгээ харсан чи айгүй жоохон тэг чинь 17 18 настай байсан юм шиг лээ. Би ер нь дотроо тэгэл яг 10 үдтэйгээр л яваад байдаг юм шиг санагдаад идэв. Цаг хугацаа л яваал тэгэл одоо бодохоор өмнөх зургаа ингээ харсан чинь би сая нэг өчигдөр нэг эзэнгөө бүгжээ кино гараад хүн над руу зургийг явуулсан байсан гэсэн шүү дээ. Тингээ харсан чи хүний харц юм амар гинэн байт юм лээ. Би ингээ нүдэ харсан чи бүр нэг юм мэдгүй нэг яг юу гэж хэлэх юм бэ мэдгүй айгүйгээ одоо ингээ харахаар нэг юм бүр нэг одоо санаа суудсан гэх юм уу те харцсан арай өөрөлдөлттэй санагдсан. Дотроо бол яг л нөгөө дүлгөөн л байгаа юм шиг санагддээ шин. Хүмүүс гэдэг юм уу те нөгөө мэддэг болоо за эн чин энэ нэг тийм жижиг жоохон байдаг да гэсэн дүр болохоор Монголын үндэсний телевизийн Такт медиа студийн хийсэн Андрал тавтай морил гэдэг сериал байдаг Монголын анхны 80 ангитай кино. Тэгээ тэр киноны маань бас кастингийнх нь багт нь болохоор Мөжиг ах маань байсан. Тэгээ Мөжиг ах маань бид нөгөө нэг яг анх 2 дугаар курс талхтаа нэлээд бондгор. Тэгээд тэд нар нөгөө олон киноны гол дүрийг хаагаад тэгээд уг нь нэг юм дүлгөөнгөө тохион байдаг. Тааж айгу бүдүүнээ. Айгу бүдүүн болохоор яах вэ гэдсэн юм. Тэгээд азар би яг Мөжиг ахыг дуутахт нь тэд нар нөгөө дүрээ хаагаад олохгүй бас явсан юм шиг байна. Тэгээд дуутахт нь жоохон турсан байж таарад. Тэгээ ирсэн чи хөөе миний дүү чинь турсан байж тээ гэд. Тэг жоохон турсныхаа ачаараас сонгогдож орж исэн тэр кинонд.
тамгу төрд орох саналыг 21 онд авч ирсэн. Тэгээ би яг Америкаас ирчээд 900 хувьсэл продакшны уран бүтээлд орж тоглосон. Тэгээ яг тэр үеэр санал нь иржсэн. Тэгээд би одоо ингээд бодохоор ганцхан парап өгсөн жүжигчин байгаа аахгүй юу? Бусад дөрүүд болохоор яг бүр ингээд сонгогдчихсан. Тэгээд тэр нь болохоор миний дөрөс юм лээ. Тэгээд гүргэл хатан дээр яг нэг 2 хүнээс сонгож агаад ер нь бол авсан юм лээ. Ромершлатад чинь 15 он тоглолцоод 2022 онд одоо ихэд тамгу төр төр театрын тайзнаа гарч ийн. Тэгээд яг тамгу төр ихний тоглолт нэгэл 17 онд байсан. Тэгэл нээсэн чинь ингээл хөшиг онгоогоо хэлдэг байхгүй. Тэгэл хөшиг онгоосон чинь дүүрэн хүн байсан чи би бүр ингээд сандраад бүх би ингээд чичрээд уйлах гэдсэн. Тэг тэр амар одоо ингээд тэр үедээ ингээд амар өсөрнөөс одоодод амар гоё мэдрэмж байсан. Тэг бүр ингээд надад айгүй гоё санагдаад хамаг биений шар ус босоод тэгээд нөгөө нэг энийгээ тайзан дээр үйлдэлүүдээ хийгээд дөртөө ороод явж байгаа хэрнээсээ ингээд бүр нэг юм гоё үгээр хэлшгүй мэдрэмж. Тэгэл яг тоглолтын төгсгөл даалга тэршилтийг авах гэдэг бол яг л нэг жүжигчин хүний нэх гоё нэг юм мэрэгчлээсээ кайф авч байгаа тэр мэдрэмж. Хамгийн эмзэг, нандин, ариухан, гинэн цайлхан одоо хамгийн цагаахан дөрүүдийн нэг. Тэгээ бусад дөрүүдийн маань текстэн дээр ч гэсэн байдаг. Ам тавьж хайрлсан ганц эмзэг, налганы минийг дагаж бөмбөрсөн ганц софт мин гэд. Тэгээд яг энэ жүжигэн дээр гарч байгаа зүгээр л нэг хувцас нь хүртэл яг тэгж хийгдсэн юм шиг маа. Ингээд нөгөө таньдаг хүмүүс үзчихэд хувцас нь хүртэл яагаад ийм цав цагаан байд юм бэ? Яг л тэгээ би яг нөгөө нэг анх цохиолоо уншихтаа л угаасаа тэгж харж ирсэн. Ямар эмзэг, ямар нандин, яг нэг юм шилэн бөмбөлөг шиг ийм дүр байна да гэж харж ирсэн байхгүй. Тэгээл яг ойр дотны үдсэн хүмүүст маань хүртэл яг тэгж ойлгогдсон байсанд би айгүйх баярлсан. Ягаад гэвэл цаасан дээр уншиж байгаа юмыг тэнд би bijүүлж гаргаж байгаа. Тэ найруулагчтайгаа багтаага нийлж гаргаж байгаа. Тийм учраас их тэрүүгээрээ би өөрийнхөө харснараа бас гаргаж чадсан байна да гэж ерөнхийдөө бас жоохон баярлж байсан. Яс ямбны хувцас дотроо төмөрөлт цагаан сүм хоёрыг нууж явдаг. Тамаггүй төр. За яг хүн чинь ингээл юм аяг явж хахад өөрийгөө боддгоо ш. Би ийм хүн юм байна. Тийм хүн юм байна. Би ийм зарчимтай тийм гэж ер нь их боддгоо байна. Би ямар ч лээсэн хариуцлагатай бай. Хариуцлага гэдэг бол хамгийн чухал санагддаг нэг. Хүний өмнөөс амьдраад байгаа юм шигтэй хүнээр юм хийлгээд байхгүй. Хүнд нэг юм гай болохгүй гэж ярьдэн шүү дээ. Өөрөө бүх юмаа ингээд зохицуулаад хийчих юмсан. Хүнийг ингээд ялгахгүй, хинч байсан ялгахгүй ингэж харьцах юмсан. Тэгтээ ер нь ингээд бодоод тахт хамгийн миний ингээд боддог юм зүгээр хүнд гай болохгүй байх юмсан гэдэг зарчим юм байна. Ер нь ээж болоод хүн нас ахих тусам те нэг юмыг өнгөрөөд суртай юм шиг санагдсан. Чимээгүй байж суртай юм шиг. За яах вэ? За ийм юм байдаг да гэд те. Тэгэхгүй өмнө олонгод энэ яагаад ингэж вэ? Тэр яагаад ингэж вэ? Би ийм тэр нь ингээд баг багаар ингээд арилаад байгаа юм шиг. Тэгээ ээж болохоор ер нь бол илүү хариуцлагатай. Би яг өчигдөр бодож ирсэн. Жүжиг маань болохоор нэгдснээсээ хойш тасралтгүй одоо 31 32 дахь тоглолт болох гэж байна. Тэгээд амралтын өдрүүдээр 2 тоглолдог. Тэгээд эн чинь нөгөө бэлтгэл ажил гэж 1 сар 2 сарын ажил ингээд завгүй өрөөсөө ар гэр үр хүүхдийг бол мартаж байгаа шин. Тэгээд тоглолт нээлээ. Дахиад ингээд явж байгаа ингээд ерөнхийдөө бол гэртээ гарах завгүй яваад байгаа байхгүй. Тэгээл бодож ирсэн хүн гэдэг амтан хүүхэдтэй болдоггүй, хүнтэй суудаггүй, ганцаараа байдаг гэсэн бол юу ч бодохгүйгээр ажиллаа их юм шиг санагцсан байхгүй юу. Тэгээл тэгдэг бол ямар сонирн бэ? Нэг бодлын гоё юм шиг, нэг бодлын онцгүй юм шиг тий. Нэг бодлын ямар ч хариуцлага хүлээхгүй болчихж. Тэгэхээр гэр бүл хүүхэд гэдэг бол хүнд ингээ хариуцлага нэмэгдэх тусмал илүү хичээж зөв байх юмсан. Тэ за хүүхэд харж байгаа. За дараа нь миний хүүхэд харуул яах вэ? Миний хүүхэд ингүүл яах вэ гэж боддог болчтой юм билээ. Би бодохдоо ингэж бодд юм аа нэг тийм амар мундаг онц сурдаг ч юм уу те. Бүх ингээл дугуулсан секцэнд явуулаад юм биш гол нь эрүүл байх юмсан. Дээрэс нь тийм хүнийг хайрладаг нэг өрөвч сэтгэлтэй хүн байдаг штэ аюу тийм сайн хүн болох юмсан гэж боддог. Тэгээ тэр нь ч гэсэн ерөөхдөө манай хүүд суусан бах гэж бодд юм аюу тийм өрөвч манай хүүд чинь шоргоолз ялаа алдаггүй. Тэгээ ингээ нөгөө өвөн тэгээдсэн лагер дээр явж байгаа. Тэгвэл ибуна энэ ялаг алаатах гэсэн чи нөгөө чи гэж ярьдаг нөгөө дөнгөж ирчээд удаагүй чи надаар амтаа алуулах гэж өөрөө алаач би амтаа алахгүй гэд. Тэгээ тийм амар юм өрөвч сэтгэлтэй. Тэгээ яг хөө тэр нь
бас ингээл сайн муу хоёр талтай. Нэг өрөвч болохоор ингээд нөгөө янз бүрийн юм үзэх ч юм уу ингээл инхээр уйлчдаг, айчдаг ч юм уу хитрхи бас тийм болоод байгаа юмсаа. Одоо болохоор аав нь арай жоохон хатуу болж хүмүүжүүлэх гэх. Тэгээ өөрөөсөө бид нар чинь яг ингээд нөгөө суралцаалах юм уу те хүүхдээсээ бас ингээл явжлаа. Тэгээ би бас нэг бодсон шүү дээ. Яг ингээд бидэрт болохоор ээж аав болохоор нэг тийм айхтар хүмүүжлийн хүүхдтэй ингэж ярилцсан хүүхдийг ингүүлд бид нар ханаас ч тийм сурдаггүй юм байлээ. Хайраасаа нэг тийм дүүрэн мэдрэмж авах хаа. Ер нь ингээл хайртай хүн гэрт ороод ирэхэд гэр дүүрдэг те. Ингээл хичээлээ тараал ороод ирэхээр ээж байхаар гэр дүүрэн байдаг. Тэгэхээр чи нэг гэр дүүргээд байгаа даа биш зүгээр хүний сэтгэлийг ингээд дүүргээд дулаах нэг юм тайван хангалуун байлгаад байдаг юм болон хамгийн гоё мэдрэмж. Тэгээ нөх хүмүүс нөгөө Instagram сошиалын юугаар хүнийг дүгнэдэг юм шиг үлээ. Тэгээ танихгүй хүмүүс гэлтгүй таньдаг зарим нэг холлын тэгээ хамаатанч байдаг юм уу хамаатны найз ч үт юм уу танд өмнө таньдаг байсан хүмүүс хүртэл тэгж дүгнэх хандлагатай юм байлээ. Тэг хүн чинь мэдээж би уйлал надад хэцүү вэ гэж зураг тавихгүй те хинч тэгдэггүй. Тэгэл тийм үед бол зөндөл байгаа. Тэгээд гол нь тийм үе олонгод ганцаараа эсвэл үнэхээр хайртай хүмүүстэйгээ өнгөрөөн. Тэг бүр заримдаа бүр зүгээр л бүгдийг ингээд орхимоор санагцгүй ч гэсэн зөндөө байгаа. Тэгтээ яах вэ тэгэл юм болгонд цаг хугацаа бүхнийг идхийн за цаг хугацаа өнгөрөхөд ингэнэ гэдэг юмыг л өөртөө хэлж тайвшруулаад эргээл халахал. Хүнийг бас айгу таньдаг юм шиг санагдсан ш. Тэгээ нэг иймэрхүү зүйл дээр чинь ингээл бас зарим нэг нь өөрийгөө дүвийлгэж гарч ирдэг юм билээ штэ. Яг ийм юм дээр зарим нэг нь болонгод яг илүү зарим хүмүүсийг бас их таньсан гэх юм уу зарим хүмүүс нь ингээд амар гоё урам хизээж таньдаггүй мэддэггүй зүгээр хальт таньдаг хүн хүртэл айгу гоё урмын үг бичиж орж ирдэг юм байлаа хүчтэй байгаараа ийм шүү хизээж над руу бичиж байгаагүй хүн хүртэл тийм. Тэгтээ мэдгүй надад ер нь бол одоо ингээд бодож явах цаашдаа миний амьдрал гэсэн зөндөл тийм юм гаргал бах те хүн юм чинь би алдаа оноотой янз янзын зүйлхийн тэгээ тэр болгонд одоо нэг ингээл түрүү хийсэн шиг магтахт нь баярлал муулахт нь уйлаад байхгүй хүн шиг зүгээр нэг дундыг баримтлаад ингээд явчих юмсан даа л гэж бодож байна. Миний мөрөөдлөө би ингээл өөрчлөгдөлээ одоо зүгээр яг миний боддог хамгийн гоё мөрөөдөл юм бол би хүүгээрээ нэг бахархмаар тэ нэг ээж аавны хүүхдэрээ бахархаал гэл нөлөөс туслуулаад нэг ээж идэж шин. Тэг би хүүгээ айгу тийм мэдгүй заавал нэг амар мундагдаач биш зүгээр л нэг айгу гоё үйлдэлж ямар нэг юм хийгээд айгу сайн хүн болж хүмүүжийг харах миний мөрөөдөл юм уу? Эрүүл саруул тэ. Тэг нэг эмэгтэйний чинь амьдралаас яг ингээ карьер хөгөл ингээл яваа их хэрэгцүү шүү дээ. Тэгээд ямар ч талаас хөөрхөн хүүхдтэй болно гэж төлөвлөж байгаа бас тэ.